Дамдны Пагамд улам эцэг дамд нь хэмээхэн тайж хүн байсан гэдэг Пагамд улам яг хэдэн он төрсөн гэдэг нь батлагдсан баримтгүй бөгөөд 1905 эсвэл 1906 онд төрсөн гэж таамаглан үздэг. 1922 онд бошхийг халах залуучуудын байгууллагт илсэн. 1923 онд Монгол Ардын намд илсэж Улаанбаатар хотын намын 11-р үүрийн гишүүн. Мөн 1923 24 онд Монгол Ардын намын сурталтын хилцээний дэргэд байгуулагдсан бүсгүйчүүдийн тасгийн анхны эрхлэгч гишүүн. 1924 онд Монгол Ардын намын төв хорооны боловсролын цэнгэлдэх хүрээлэнгийн товчооны гишүүн, хүрээлэнгийн номын сангийн үйл ажиллагааг хариуцаж байжээ. 1924 онд анх дахь үндсэн хуулиар эрэгтэйчүүдийн нэгэн адил улс төрийн эрх чөлөө олгосон байдаг. Тухайн үеийн төр засгийн энэхүү бодлогыг Пагамд улам дэмжиж хурал цуглаан дээр үг хэлж байсан байна. 1925 онд Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Дорн дахины хэлний бичгийн сургууль сурсан. 1925 оны 11 сарын 27-ны энэ өдөр хурлцсан Ардын засгийн газрын 42 дугаар хуралдаанд гаргасан шийдвэр ёсоор ардыг игэрүүлэх яамнаас хичээл сургалгантаа шалгарсан биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөг ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж дунд болон лицей тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургууль суралцуулах шийдвэр гарчээ. 1926-аас 29 онд Герман улсад нөхөр Д. Нацагтарж болон бусад нөхдөй хамт сурсан байдаг. Нацагтарж Пагамд урланаар Берлин хотод герман хэлний курс суралцаж улмаар Нацагтарж Лайпциг их сургууль, Зүүн Аз судлалын танхимд нэрт монголч эрдэмтэн Хайниш энэ туслахаар ажиллаж байжээ. Тэдний талаар бурхны шашны судлаач профессор Веллер Нацагт улам баяр хотоос зайгүй дүүрэгт жижиг хоёр өрөө хүсэлэн суусан байсан гэж бичжээ. 1925 онд хүн амын тоолгод төшмөл Д. Нацагтарж эхнэр Д. Пагамд улам гэж бүртгэгдсэн байдаг байна. 1931 онд түүний сонгогдох эрхийг хасаж 32 онд намын 3 дугаар цэвэрлэгээр намын гишүүнээс нөхөөгөөд 1932 Нацагтаржийг үндэсрэг үзэлтэн хувьсгалын эсэргүү хэрэгээр Пагамд улмыг бас хэргийн учир баримжилсан. Мөн гадаадд хамс орсон Б. Гомб, Лора Самбуу, Д. Намдаг, О. Намнамд орж нарын 11 хүнийг баримжлан хорьсон байдаг байна. Германд хамс суралцсан Балдангийн Содном, Донорвын Намдаг, Насан учрын Наваа Юндан нар болон Бямбан Эренчимгаанд дурсам тэмдэглэлд Пагамд улмыг монгол бичих, гадаад хэл сайн мэддэг, зан ааш ээлдэг, хурдан шаламгай тэр үеийн эмэгтэйчүүдийн дотроос гоц хэдийн нэгэн байсан талаар бичсэн байдаг байна. 2019 оны 12 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн иргэний шүүхийн анган шатны шүүх хурлаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж Д. Пагамд улмыг цагаатгсан байдаг байна.